Даншиг наадмыг шашин талаас нь авч үзвэл ихэс дээдэс хутагт хувилгаа тодрох үед зохиодог байжээ. Монгол улсад анхны даншиг наадам 1639 онд анх дугаар богдод хүндэтгэл үзүүлэх үеэр болсон байна. Харин 1670-аад оны үед Манжин хааныг хүндэтгэж тус улсад дагаар орсон цагаас жил бүр даншиг наадмыг тэмдэглэх болжээ. Тиймээс баяр наадам зохион байгуулахдаа даншиг гэсэн үг хэрэглэх нь оновчтой эсхийг бодох хэрэгтэй гэллээ. Манжин хаанд Монгол улс дагаар орсныг тэмдэглэж даншиг үргэж наадж исэн ийм том хамгийн том даншиг түүхэн тэмдэглэж үлдсэн байдаг. За түүнээс хойш бол жил болгон даншигын наадмыг Манжин хаанд хүндэтгэл үзүүлэхийн байдлаар зохион байгуулсаар байгаад 1911 он буюу Монголын үндэсний хувьсгал үндэсний тусгаар тогтнолын сэргэн мандалтын дараа Богд хаан өөрөө зарлиг буулгаж энэ наадмыг цуцалсан байдаг. Үндэсний баяр наадмаас 1 сарын дараа цогцолдож байгаа даншиг наадам 560 орчим сая төгрөгийн төсөвтэй олон наадам тэмдэглэж хөрөнгө үрэх нь эдийн засагт тааламжгүй гэж даншиг наадмыг эсэргүүцэгчид үзсэн. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн 50 жилийн ой хүрээнд Хүйд олон удагт наадам зохион байгуулсан зарцуулсан зардлын хэмжээ 300 гаруй сая төгрөг байжээ. Эдийн засгийн хямралтай энэ үед баярлаж наадахад мөнгө зарах нь оновчтой биш учраас хотын дараагаас даншиг наадмыг тэмдэглэхгүй байхыг гуйсан юм. Баянгол дүүргийн наадам гэж нэг наадмын дараа та бүхэн болсон. Баянгол дүүргийн 50 жилийн ой гэхэд 300 сая орчим төгрөгөөр ойгоо тэмдэглэл 120 орчим сая төгрөгөөр наадмаа хийсэн байна. За 10 дугаар сард Хаан дүүргийн 50 жил болох нь мөн бас Сүхбаатар дүүргийн Баянзүрх дүүргийн ойнууд болох нь энэ их ойг тэмдэглэх бид нийслэлчүүд биднээс шаардлага байна уу? Энэ асуудлыг өөр тийш энэ 500 сая төгрөг энэ жилхэд нийслэл маань өнөөдөр Найрсаг Улаанбаатар гэдэг хөтөлбөрийн хүрээнд 6 тэрбум төгрөгөөр ингээд наадамлаа шороо тоосолгоод энэ их мөнгийг ингээд өөр үргүү зардалд ингээд зохицуулж байна. Та энэ 560 сая төгрөгөө хий дими салхинд хийсгэжсэнээс за дараа жилийн тариалт ирээдүйн тариалтынхаа тэр ихслийг тооцсон даатгалын хураамжид оруулж өгнө үү гэж би хүсэж байна. Тийм учраас Батүл дарга дүүн танаас гуйхгүй байна. Та үр тарианы салбараа даатгалд хамруулж өгөөч. Даншиг наадам зохион байгуулалт төсөв нь 100 хүүхэд хүлээн авах боломжтой 2 цэцэрлэг барих эсвэл 2 сургуулийг засварлах хэмжээний хөрөнгө юм а.